даалзны торшиг хэрсэн ийм эрх зүйн зохицуулалтын ийм одоо нэг цогц систем болоод байна гэж үзэж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой 110 хууль байж байгаа. Одоо тэгтэл бид нар ганцхан хуулийн яриад байна гэсэн үг байхгүй юу? Хуулийн заалтууд гэх юм бол бүр хэдэн мянга болох гэдэг байхгүй юу? Статус байр байдлыг зохицуулсан заалт бүхий 8 хууль байна. За тэгээд хэсэгчлэн зохицуулсан заа сурталчилгаа эсвэл одоо яг ил худал мэдээлэл гэдэг ч юм уу те ийм 102 хууль байна гэж үзэж байгаа. Агуулгаар задлах юм бол хязгаарласан ингэж болохгүй, тэгж болохгүй гэдэг нь өөрөө 65 дэмжсэн юу гэдэг одоо төр хэвлэл мэдээллийг бишээ төр мэдээлэл олон нийтэд одоо ил болно гэдэг ч юм уу те тиймэрхүү заалтай 51 хууль байгаа та. За гэхдээ тэрийн задлаад ахаар бас өөр дүр зур харагдаж байгаа. За хязгаарласан 65 тэгвэл юу хязгаарлаад байгаа гэхээр төрийг хязгаарласан 10 хууль байна. Хүний эрхийг хязгаарласан 10 байгаа байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаа хязгаарласан 40. Өөр хэвлэл нөгөө гэмт хэргийг өрсөн сэргийлэх хууль мөл дээр чинь ингэж болохгүй, тэгж болохгүй гэж баах юм. Зар сурталчилгааны хууль дээр ингэж болохгүй, тэгж болохгүй гэж баах юм байж байгаа. Ерөөсөө болохгүй гэдэг юм донд бид нэр ажиллаа хийж гин гэсэн. За тэгвэл юу дэмжсэн юм бэ гэхээр төрийн үйл ажиллагааг дэмжиж байгаа байхгүй. Наа нь одоо хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд юу гэдэг мэдээлэл ил тод болгоно гэдээ гоё байгаа боловч тэр цаанаа бол төрийн мэдээллийг ил болгох гэж байгаа л одоо төр үйл ажиллагаа явуулах гэж байгаа л сайжруулах гэж байгаа тийм л заалт байгаа. Түүнээс биш хэвлэлийн эрхчлөлөө яг дэмжих гэсэн утга агуулга бол байхгүй. За хүний эрхийг дэмжсэн 12 хэвлэл мэдээллийн хэрэгслийг яг дэмжсэн нь бол ийм 6 хууль байна. Тэрэн дотроо бол заалтууд нь янз бүрээрээ олонч байна, цөөнч байна. Ерхийдээ ийм дүр зур харагдаж байгаа. За тэгээ хамгийн гол нь нөгөө хэвлэлийн эрхчлөлөөг юунаас бид нар хинээс хамгаалах гэдэг вэ гэхээр төрийн эрх мэдэл субъект дарангууллаас хамгаалах гэдэг шүү дээ. Тэгэхээр төрийг оролцоо хязгаарлах ёстой гэдэг нь ер нь дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний энэ хуулиудын бол гол агуулга байгаад байгаа юм байна. Шведийн 1700 онд баталсан хамгийн анхны дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний хууль гэж байдаг байхгүй юу? Тэр нээлттэй онлайн байж байгаа. Тэрний ерөөсөө гол үзэл санаа нь энэ төрийн оролцоо хязгаарлах байдаг гэсэн үг. Америк нэгдсэн улс ирж гисэн. За тэгээд дараа нь болохоор чөлөөт үзэл бодлыг бол дэмжих ёстой гэж ингэж үзэж байгаа. Гэхдээ юугаар чөлөөт үзэл бодлыг дэмжих юм бэ энэ хууль гэхээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрөө төрийн оролцоогүйгээр би даасан байж ич хүмүүс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ёстой гэдэг үзэл санаа байна гэж үзэж байгаа. Сонирхолтой нь бол ихэнхдээ одоо нөгөө хэвлэл мэдээллийн хэрэгсэл үүрэг оноосон байдлаар тэгэх ёстой, ингэх ёстой гэдэг байдлаар хуулиудад энэ тэнд заалт ороод идэг. Бид нар нөгөө манай салбарын хууль гэдэг хэвлэлийн эрхчлөлийн тухай хууль, өргөн нэвтрүүлгийн тухай хууль санаа зовоод ингээ оролцоод байдаг. Тэгтэл бусад хуулиудад бидний ямар ч санаа оноо байхгүй, оролцоо байхгүйгээр ерөөхдөө бол манай салбартай холбоотой заалтууд ингээ батлагцаар агаад өнөөдөр эргээд харсан чинь нэг ийм дүр зурагтай болчихжээ. Яагаад хэвлэлийн эрхчлөөний нөхцөл байдал өнөөдөр буурсан юм бэ гэдэг зөв онцлох хэрэгтэй байна. Ганцхан 1998 оны хууль нь хэрэгжихэ болчоод тэгээд хэвлэлийн эрхчлөө буурсан юм уу, унаад байгаа юм уу гэдэг асуудлыг бол дахин ярих хэрэгтэй. Төр манай салбарыг хөгжүүлж өгөх юм уу, яах юм гэдэг асуудал гарч ирж байгаа. Тэгээ хэлж байгаа тайлбар нь ч гэсэн та нарыг хамгаалах гэдэг штэ. Та нар яагаад байгаа ингэ. Тэгээ олон улсын татгалзаж байгаа зүйл бол хоёрхан зүйл дээр л сэтгүүлж амцгаа хэрэгтэй гэж үзэж байгаа. Бус нь бол яг одоо хүний эдлэх хэвээр үндсэн эрхийг л эдлэн. Тэрийг төр хангаад өгч. Түүнээс сэтгүүлж би одоо давуу эрхтэй гэж ярих эрх байхгүй. За нэгдүгээр мэдээллийг сурвалж хамгаалыг, хоёрдугаар олон нийтийн эрх ашигын төлөө ажилтдаг гэдэг онцлогийг харгалзаад үзээч. Одоо манайх бол хаашаа явж байгаа нөхөр буруу тишээ явж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нар 1998 онд миний одоо үзэж байгаагаар үнэт зүйл бүтээсэн байж байгаа байхгүй. Хэвлэлийн эрхчлөлөө хамгаалах үнэт зүйл бүтээсэн. Тэрийг мэдээж одоо нөгөө цаг үеийн шаардлагаар шинжиж өөрчлөх, нэр томьёог тайлбарлах, ойлгуулах, санкц нэмэх мэдгүйтэй тийм өөрчлөлт байж болно. Тэгэхдээ тэр хэвлэлийн эрхчлөлөө хамгаалах гэдэг үндсэн тэр концепцийг бол авч хайж ерөөсөө болохгүй. За асуулт байвал асуугаад тайлбар. Би одоо нөгөө нэг хуулиа хэвлэж аваад одоо ирээн болгоод тэр 11 сарын хуулийн төслийг бас ингээд хуулийн сайд танилцуулсан. Тэгээд авч хэлцээг одоо дахиад шинэ хуулийн төслийг нь бол ингээд яагаад гэдэг маш олон асуулттай. Яагаад гэдэг асуулттай. Медиа ч өөрөө нэг талаасаа олон нийтийн эрх ашигын төлөө үйлчлдэг. Гэхдээ тэр сонголтоор байдаг байхгүй. Сонголтоор. Заавал биш. Хэрвээ одоо нөгөө сонголтоор олон нийтийн ашигын төлөө ерэн сурчлага хийж байгаа бол тэр нь хуулиар хамгаалж байна. Бизнес хийгээд контентментэд бэлдээ явж байхад нь яах юм? Чи олон нийтийн ашигын төлөө явсангүйгээд гэх юм уу? Хэрвээ олон нийтийн ашигын төлөө явахгүй бизнес хийж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл байх юм бол энэ хуулийн үйлчлэл багтахгүй болчихж байгаа.
За тэгээд дээр нь одоо хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж юу юм, эрдэнэс гэж юу юм, сэтгүүлч гэж юу юм бөө холио мадан байж байгаа шин хуулийн төсөл төр чинь. Тэгээ манай техник нь болохоор хууль зүйн яамнаас энэр томьёог ингээд юу гэдгийг хараад редактор хийгээд өгөөч гэсэн чинь манай багш нар бол зөвшөөрөөгүй. Яа тэр наа чи угаасаа ямар ч ингэх боломж байхгүй. Угаасаа олон улсад ингэж одоо нөгөө наривчлан зохицуулт хийхийг олж ирэхэд сайшаадаггүй байхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж юу вэ гэхлээр сонин сэтгүүл, радио, телевиз, редакц бүхэн мэдээллийн цахим хуудас гээд ерөөхдөө бол хэвлэл мэдээллийн хэрэгслийг ингээд ангилчихж байгаа байхгүй. Тэгээ бусд нь яах юм бэ гэдэг асуудал гарч ирж байна. Ноорог яг вебсайттай болсон, вебсайттай болоогүй байх үед яах юм гэд тэ. Тэгээ ийм асуудал хэрвээ энэ одоо нэг томьёолоод энэ медиа байна, энийг хуульд харуул, энэ медиа биш байна гэдэг одоо ялгалт хийх гэдэг нь гэсэн үг шүү дээ. Тэгээ олон улсад энийг бол одоо нэг буруу гэж үзээд байгаа байхгүй. Хүн хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдлээд одоо хууль одоо хүний бусад хүний эрх чөлөө улс үндэстний одоо нэг аюулгүй байдал халтахгүй байх юм бол тэгэл ажиллаа хийгээ явж явах хэрэгтэй шүү. Гэтэл өөр төрлийн шинэ төрлийн медиа байгуулах юм бол энэ хуулийн үйлчлэл ерөөсөө хамаарахгүй болчихж байгаа хэрэг. Өнөөдөр ч нөгөө технологи маш хурдтай өөрчлөгдөж байгаа. Гарч ирээд бид нэр юу хийх юм те? Зөндөө одоо олон шинэ боломжууд шинэ медиагийн хэлбэрүүд гарч ирнэ. Тэгээ тэд нар яах юм гэдэг асуудал гарч ирж байгаа. Ерөөсөө манай салбарын онцлог бол байн хурдтай ингэж өөрчлөгдөж идэг. Арилжааны гэж ороод ирж байгаа байхгүй. Тэгээ олон нийтийг гэснээ тэгээд хамтын ингээд бүр ингээд одоо юу гэдэг олон улсад байдгүй янз бүрийн одоо энэ томьёоллуудыг оруулаад ирж байгаа байхгүй. Тэгээ тэр нь бүр ингээд дараа нь бол нэлээд асуудал үүсгэж. Манайх одоо өргөн нэвтрүүлгийн тухай хууль дээр нөгөө арилжааны болон өргөн нэвтрүүлгийн ингээд хоёр хуваачаа яаж байгаа вэ? Тэгтэл дахиад арилжааны гэдэг нөгөө англи оруулаад ирсэн. Олон нийтийн гэдгийг оруулаад ирсэн тэр нь төрийн бас байгууллага байна. Тэгснээ энэ хуулийн одоо нөгөө үйлчлэг хүрээнд хамаарахгүй гэж байгаа. Тийм учраас л одоо энэ олон нийтийн радио телевиз чинь төрийн халаасанд байж байгаа шүү дээ. Ийм байхад дахиад тийм байгууллагад нэмж оруулна гэдэг тэд нар бол ерөөдөө л одоо цэвэр зах зээл дээр оршиж тогтоох боломж байхгүй учраас төрлүүл явна гэсэн үг байхгүй. Нарийн зохицуулт хийж байгаа нь бол буруу л гэж үзээд байгаа байхгүй. Тийм сайжруулах санкцтай болъё, их сурвалжийг нэмье, болгоомжтой хандъя, сайн судлаа, урт хугацаанд баг-багаар өөрчил. Тэгэхээр бид нар энэ өөрчлөлтийг алгуурах хэрэгтэй гэж би үзээд байгаа байхгүй. Өөрчлөх ёстой, гэхдээ сайн ярилцъя гэдэг ийм асуудлыг тавиад байгаа байхгүй. Одоо хэрвээ энэ нөгөө одоо шинжилсэн найруулгыг баталчих юм бол хэвлэлийн эрхчлөөний тухай хууль биш болчихно гэдээ яриад байгаа шүү дээ. Тэгээ би сая одоо ингээд нөгөө чуулганд ороод хилцэн хэсгийн дэмцэн чинь ингээд сандраа одоо яах вүлээ одоо яана гэд яг үндэ бол одоо маш их гимшиж байгаа яг үндэ бол тий. Тэгээ олон ярих хэрэгтэй байжээ гэд. Тэгээ яг нөгөө хичээл дээрээ л ингээд яриад явдаг л та. Тэгтээ тэгээд одоо нөгөө хангалтгүй байдаг юм байна л та. Ерөнхийдөө бид нар одоо юун дээр одоо асуудал үүсээд байна вэ гэхээр хэвлэл мэдээллийн эрх зүйн орчныхаа бүрэн зургийг таймыг ерөөхдөө ойлгох хэрэгтэй. Хаанаа нь юу ямар зохицуулт байгаа юм бэ? Олон улсад бол хэвлэл мэдээллийн эрх зүйн орчныг зохицуулж байгаа хоёр хандлага байгаа. Нэг нь болохоор хязгаарладаг. Ингэж болохгүй тэгэж болохгүй гэд ерөөхдөө л авторитар маягийн зохицуулт байдаг. За нөгөөт нь болохоор либертар зохицуулт буюу яг үнэхээр одоо нөгөө юу гэдэг улс орны гэдэг юм уу чухал асуудал эсвэл хувь хүний эрхтэй холбоотойг нь хуулиар зохицуулж өгөөд бусдын салбарт нь өөрсдийнх нь өөрийн зохицуултын байгууллагад нь сэтгүүлчдийн ёс зүйн одоо хиймжээд нь даатгаж оршдог тийм зохицуулт байж байгаа. Тэгэхээр бид нар алийг сонгох юм бэ гэдгээ одоо ярилцах хэрэгтэй гэсэн үг. Манайд бол хэвлэл мэдээллийн эрх зүйн орчныг зохицуулах том цогц систем бол бий болцсон байна. Бараг одоо надад ч гэсэн айдас байгаад байна. Яг тэгэхээр ийм хэвлэлийн эрх чөлөөний биш өөр одоо утга санаа бүхий ийм өөр хууль болвол батлагдах юм бол манай салбар бол бүр одоо эрх чөлөө болох хумигдах нь. За энийг бол та бүх яад ингэж дүнж байгаа бол ойлгох бах уу.